За сайн байна уу? Өнөөдөр нөө үгүй татгалж жарамдан байна шүү дээ бас. Нөө гэж хэлж чаддаг байх хэвээр. Тэгвэл үү шүү дээ. Яаж татгалж сурах уу? Нөө гэж. Хоёр ном уншлаа. Нэг нь болохтой жирийг англи хэлэн дээр байна. Джеймс Алтуучерийн бичсэн үгүйгийн хүч. Тохиромжтой үед нь хэрвээ нөө үгүй гэж хэлж чадах юм болвол эрүүл сарвал элвэг дэлвэг аж жаргалтай амьдрна гэж энэ номон дээр бичсэн байна. Нөгөө нэг ном нь бол Япон хүний бичсэн ном байгаа. Японоор бол их олон төрлийн номууд гарсан байгаа. Үгийн урлаг гэх мэтэр. Миний хамгийн гол уншиж ашигласан Япон ном нь юу гэхтэй жирийг Суда Такоягийн сайхан сэтгэл төрөгдүүлж иж татгалцахаар гэдэг юм нэртэй. Хүнд үү шүү дээ. Татгалцсан ч үгүй гэж хэлсэн гэсэн байна шүү дээ. Тэр хүний сэтгэлд нь байна шүү дээ. Хэр суулгахгүй. Ийм арга гэсэн. За энэ хоёр номон дээр тулгуурлаж хаад өнөөдрийн яриагаа хий. За эхлээд яагаад бид нар татгалзах хэрэгтэй юм бэ? Энэ биш. Шалтгаан. Бид нар бол багаасан. Тэгээ энэ бие хүнээ хөгжлийн номууд дээр бол хөвчлэн байна шүү дээ. Yes гэж хэлж сурах хэрэгтэй. Дуулууртай. Чигчөөлөн байх хэрэгтэй гэж сургаж ирсэн. Гэтэл байна шүү дээ. Татгалзна гэдэг нь шүү дээ. Бас адилхан маш чухал ач холбогдолтой юм байна. За энийх нь нэгдэг үрд. Чаах ухчаа. Эрчиг хүч. Энерги хариулна. Бид нарт бол чаах ухчаа хэмжээтэй. Өдөрт 24 цаг, нэг жилд 365 хоног. Нэг хүнд дундчаар 4007 хоногийн цаг ногцсон байж байгаа. Тэгэхээр байна шүү дээ. Хүн болгонд юм болгон дээр yes болно гэж хэлээд явах юм болвол бид нар чаах хугацааны хомсолд орно. Бид нар байна шүү дээ. Мөнгөндөө хэмнэлтэй байдаг. Гэтэл чаах хугацаагаа ерөөсө хэмнэдэг. Ямар ч чухал биш юм дайчилгадаг. Чаах хугацаагаа үржидэг. Тийм учраас юм байна шүү дээ. Нөө гэж хэлэх юм чаганд хэмнэлтэй. Эртгүүч энерги төс хэмнэлтэй. Яг одоо ингээд суугаад өөрийнхөө юм хийнэ гэдэг jirгүү шүү дээ. Тэрнээс өмнө баахан ажил дайчилгачихсан. Тэгхийн бодоод энерги чинь барагдсан байна. Ядарч сулчсан байна. Хамгийн гол чухал зүйл дээ. Өөрийнхөө хүч энерги төвлөрүүлэх боломжтой болж байгаа. Тийм учраас эрчиг хүчтэй амжилттай ажиллаж чадаж байгаа хүмүүсүүд болвол yes гэсэн илүү нөө гэж хэлж сурсан байдаг. Ганц хүнд биш. Өөрдөө бас. Жишээлх юм бол би одоо телевизэр үзье гэж бодож байна. Гар утсан бараасгыг бодож байна. Өөрдөө бас нөө гэж хэлэх хэрэгтэй. Тэгснээр өөр чинь чагаа хугацаа гарч ирж байгаа юм. Болохгүй бүтгүй юм хий гэж бодож байгаа ч юм уу. Эрүүл мэндтэй хортой юм идий гэж байгаа ч юм уу. Тэгвэл нөө гэж хэлэх хэрэгтэй. За хоёрдугаард нь бол өөрдөө хязгаар тогтооно гэж байгаа. Нөө гэдэг бол өөрийн чинь хил хийж байгаа. Улсууд гэхдээ жирэг хилийн жаа хийж байгаа гэдэг. Дээр нь бууж хэсэг барьсан хүмүүсүүд хамгаалаад зогсож байдаг. Хэнийг ч оруулахгүй гэдэг. Гаднаас. Тэрийн шиг юм биш. Бид нарт бас хил хийж байгаа хамгаалт байх хэрэгтэй. Тэр нь болтой жирэг нөө юм байна. Тэр бүх юм дээр yes тийм гэж хэлээд байх юм бол хил хийж байгаа байхгүй айвтлах. Энэ бол шүү дээ миний өөрийн ховын оронж. Тийм учраас юм байна шүү. Би зөвхөн өөрийнхөө хүссэн өөрийнхөө дуртай жилдэл одоо yes гэж хэлнэ. Дурггүй жилдээ би нөө гэж хэлж байна. Энэ бол би өөрийнхөө хил хийж байгааг хамгаалжтай адилхан. Хэрвээ хүн болгонд юм болгонд болно гэд хүснэр байх юм бол тэр хүнээ нэг ясандаа боолн болж ийн гэсэн үг байхгүй юу? Хараат байдалд нь орж. Номхон хүнийг ноолоход амархан гэж хэлдэг. Тэрийн шиг юм байна шүү дээ. Энэ номхон хүн гэдэг нь юу вэ гэдэг жирэг хижээч нөө гэж хэлдэг. Чигч болонтой. Тийм yes ман байх нь байна шүү дээ. Тийм учраас нөө гэж хэлж сурснараа нэг ясан том байна шүү дээ. Тийм харилцаанаас салж өөрийнхөө байж чадахын эхлэл болж байгаа. За 3 дугаард нь хэлтэй жирэг стрессээс гарна. Хитрхээ их амлалт авдаг. Хитрхээ их үүрэг авдаг. Юм болгон дээр yes гэж бишрээд яваад байх юм болвол мэдээж ажилдаан дарагдаад стресст орно. Стресст орохдоо жирэг яах вэ? Стресст орохдоо жирэг стрессийн гурман ялгарна. Кортизол ялгарна. Тэгээд өвчин хөхт баригддаг. Тийм учраас стресстэй ажлын ачаалттай байгаа хүмүүсүүд болвол үгүй гэж хэлж чадахгүй. Тийм төрлийн хүн байж магадгүй. 4 дугаард байна шүү дээ. Өөрдөө итгэлийн нэмэгдэх. Чаднаа, болно, окей гэж хэлж байгаа хүмүүс байна шүү дээ. Мэдээж өөрдөө итгэлтэй. Тийм хүмүүсийг өөрдөө итгэлтэй гэж бид нар ойлгодог. Чадахгүй гэдэг чинь байна шүү дээ. Үгүй гэдэг чинь байна шүү дээ. Энийг тодорхой илэрхийлж чадж байна гэдэг чинь бас айв адилхан өөрдөө итгэлтэй байгаагийн илэрхийл юм байна.
Тийм учраас мэдгүй зүйл дээр мэдгүй, чадахгүй зүйл дээр чадахгүй, татгалзах зүйл дээр татгалзаж чаддаг байх хэрэгтэй. Энэ бол өөрт чинь биш үү? Өөртөө итгэх, итгэлийг бий болгох. Өөртөө итгэлгүй хүмүүс бол яг хүний хэлснээр юу хэлсэн ч тэрийг дагаа явжлаа. Тийм болсон байдаг. За 5 дугаард бол биш үү? Чанартай харилцаа үүснэ гэж байгаа юм л да. Энэ их чухал. Хүмүүсийн хоорондох харилцаан дээр биш үү? Юм болгоныг зөвшөөрөд байх юм бол дагаад байх юм бол тэр чанартай харилцаа үүсэх. Энэ хүн биш үү? Өөрийн гэсэн үжил бодлого, чадвар чадах баг. Хэлсэн болгоноор явдаг гэдэг ийм ойлголт бий болох юм байна. Гэтэл биш үү? Үгүй гэдэг үгийг хэлэж чадах юм бол энэ хүнийг хөндлөж үздэг болно. Яагаад вэ гэдэг зэрэг биш үү? Жишээлх юм бол биш үү? Өөр чин дандаа дургу хоол чи хийж өгдөг байсан байна. Гэсэн ч гэсэн аман дээр сайхан байна гэдэг ч юм уу. Тэгэж хэлэхгүйсэн чимээгүй идээд яваад байдаг байж болно. Тэгхийн бол дандаа тэр төрлийн хоолыг өөр чи хийж өгöd байх нь биш үү? Хэрвээ биш үү? Би энэ хоолыг идэхгүй. Энэ хоол муухай байна. Би дургу байна гэж хэлэх юм бол яах вэ? Эхнэр чинь ч юм уу, нөхөрт нь ч юм уу, тогооч ч юм уу. Дахиж тэр хоолыг өөр чи хийж өгөхгүй байх нь биш үү? Энэ хүн болвол энийг идэх дургу байдаг ингээд. Өөрөө чинь дуртай хоолыг хийж өгдөг бол. Өөрөөр хэлэх юм бол юу гэсэн үг вэ? Чанартай харилцаа үүсэж байна. Өөрөө чи хөндлөж хийж ийн гэсэн үг байхгүй юу? Энэ болвол ямар хоол иддэг. Ямар ажлыг голохгүй хийдэг. Ямар хувцсан өмсөө явж яадаг юм болвол өөрөө чинь тоомсорлох юм болж байгаа. Тэр өсөлтөж хамаардаг юм гэдэг. Тэгэхээр эн чинь хүмүүсийн хооронд харилцааны чанар мууч чинь гэсэн. Өөрөө ч хөндлөн болж ирсэн. Тийм учраас дуртай жилдэр нь дуртай, дургуй жилдэр нь дургуйг татгалцах юм болвол хүн өөрөө ч хөндлөдөг бол. Энэ гэр бүлдэж ялгаа байхгүй, албан байгууллагад ялгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол татгалзаж үгүй гэж хэлснээр хүний дургуйчлыг хүрэх юм биш. Би хэрвээ татгалзаад үгүй гэж хэлэх юм бол харилцаа мутаж магадгүй. Хүн надад дургуй болж магадгүй гэж боддог хүмүүс бол байна. Гэтэл бол тийм биш. Тэрний эсрэг юм байна. Харин ч өөрөө чи хүн гэж хөндлөж эхэлнэ. Дур шарт чинь тааруулж эхэлнэ. Монгол үгээр бол бид нар бол дур шартай гэж ярьдаг. Дур шар ихтэй хүмүүс гэж. Тэр дур шар ихтэй хүмүүсүүд яадаг юм? Дур шартанд тааруулдаг байхгүй юу? За 6 дугаард нь ултай зэрэг үгүй гэж хэлснээр юм байна шүү дээ. Өөрийнхөө төлөө ховынхаа жорлогод чах ухчаа хүч энерги зарцуулах юм боломж нэгдэж байгаа юм. Хэрвээ хижээж тэгж хэлэхгүй дандаа тийм гээд яваад байх юм бол өөрийнхөө чах ухчаа хүч энергийг бусдын төлөө зарцуулж ийн гэсэн. Өөрийн гэсэн юмгүй болчихно. Эцсийн бүлэгт. Гэр бүлийнхээ төлөө явлаа. Албан байгууллагын төлөө явлаа. Улс орны төлөө явлаа гэх. Тэгэхээр өөрийн чинь төлөвлөсөн зорьсон юм болтой зэрэг хижээж баялахгүй. Ийм байдал үүснэ. Японд бол жил болгон 4-5 мянган хүн хэтэрхээ их ажилласнасаа болоод нас бардаг. Кароши. За энэ ямар учиртай вэ гэдэг зэрэг өдөр шөнөгүй ажиллаад тэр тусмаа шөн унтахгүй олон цагаар үйлдвэр дээр ч юм уу машин бариад ч юм уу ажиллаж явж байгаад гинт нас бардаг. За энэ яагаад үүсэж байна вэ гэдэг зэрэг албан байгууллагын удирдлууд нөө гэж хэлж байгаа. Ажил бол ажиллаад л байдаг. Яв гэвэл яваал байдаг. Тэгсэр байгаад нойрны тусгал орно. Ядран султна. Эрүүл мэндэнд барагдана. Ингээд биш үү? Нас бардаг. За энэ бол бас одоо энэ татгалж чадаагүй холбоотой. Хүний энэ бие сэтгэлд бас хэмжээ хязгаар гэж байна. Тийм учраас юм байна шүү дээ. Шаардлагатай үед нөө шүү дээ. Нөө гэж хэлж сурах. Энэ маш чухал. За 7-д нь болтой зэрэг асуудал үүсгэс жэс хийнэ гэж. Энэ ямар учиртай вэ гэдэг зэрэг хитрхээ их үүрэг хариуцлага авах юм бол биелүүлж чадахгүй байж магадгүй. Их ам гараад идэг ч юм уу. Эсвэл татгалзаж чадахгүй хүлээгээ авчихсан гэдэг ч юм уу. Тэгэд яах вэ? Тэрийг биелүүлж чадахгүй. Биелүүлж чадахгүй яах вэ? Хариуцлага дурах нь шүү дээ. Чи энэ ажлыг амлаад авсан. Чи болон бүтнэ гэд хийсэн. Хүлээн зөвшөөрсөн. Гэтэ тэр чинь хаана байгаа юм? Юу ч болсонгүй, юу ч бүтсэнгүй. Хамгийн сүүлд нь хариуцлага өөрийн чинь толгой дээр ирэх юм ба. Тийм учраас юм байна шүү дээ. Конжилика хэрээр олонжигээд адооныхаа хэрээр эсгэрээд өөрийнхөө зүгэн чадна болно гэсэн. Чөөхөн тооноо чухал юмуудыг авах хэрэгтэй. Бусдын бүгдийг болтой зэрэг нөө гэж хэлж хэрэгтэй. Энэ нь болтой зэрэг аль аль даашдаг. Ийм бол амьдрал дээр их ажилладаг шүү дээ. Нэг хүнд нэг албан байгууллагад баахан ажилдаа алгаа өгчдөг. Тэр нь тэгээд үгүй гэж хэлэхгүй авчдаг. Чахаалга авчдаг. Тэгээ хамгийн сүүлд нь болтой зэрэг биелсэн бүтсэн юм байхгүй. Гарч ирсэн юм нь хасар чанаргүй байдаг юм. За 8 дугаард бол үгүй гэж хэлэх нь вэ шүү дээ. Өөрийгөө хамгаалж юм байгаа юм. Өөр хүмүүсүүд өөрийг чинь вэ шүү дээ. Буруу муу зүйл татаж иж магадгүй. Ариг тамхинд ч юм уу. Мансааруулах бодис ч юм уу. Гэмт хэрэгдэж ч юм уу. Муу дадалж оршилдож ч юм уу. Гэх мэтэр. Тийм учраас шүү дээ. Үгүй гэж хэлж сурах хэрэгтэй.
Юм болгоныг хүлээн зөвшөөрдөг зөөлөн жигтэй хүмүүсүүд асуудал орчсон. Гэмт хэрэг толгочсон. Ийм тохиолдлууд олон байна. Тийм учраас юм байна шүү дээ. Үг хэлэн дотор байна шүү дээ. Өөрийгөө хамгаалах хамгийн сайн зүйлс нь юу гэхтэй зэрэг нөөс үгүй татгалж сурах юм байна. Бас нэг хамгийн чухал зүйл нь юу гэхтэй зэрэг өөр чи юм худалдаж өгөх гээд байдаг. Зарах гээд байдаг. Эсвэл шүү дээ. Гэрээ хэлчихэд гарын ус жургуулах гээд байдаг. За энэ үед бол шүү дээ. Энэ татгалзах аргыг мэдгүй хүмүүс бол шүү дээ. Шахаанд ороод өөртөө хэрэггүй юм худалдаа авчихдаг ч юм уу. Гэрээ хэлчээр дээр гарын ус журчдаг ч юм уу. Ийм тохиолдол их олон байна. Тэгээ шалаад авахгүй худалдаа авчдаг. Гэрээ хэлчээр байгуулчихдаг. За энэ номыг бичсэн Суда сан болов шүү дээ. Хоёр жишээ татсан байж байгаа. Нэг нь болтой зэрэг гэр бүлд. Эхнэрдээ ерөөсөө үгүй гэж татгалж байгаагүй. Бүх юм болно окей гэд дагдаг байсан. Энэ нь болтой зэрэг сөрөг бүр дагавард хүргэсэн. Тэгээ гэр бүл салсан гэж энэ дэр бичсэн байна. Анханасаа байж та болох юм болно, болохгүй юм болохгүй. Зөвшөөрөх юм зөвшөөрөөд татгалзах юм татгалж исэн юм болвол хүчнээ харилцаа гэр бүлд үүснэ. Баланстай. Бибинэ ойлгодог, харилцаа хөндлөдөг, хүлээн зөвшөөрдөг. Гэтэл тийм юм байгаагүй. Ганц талын барьсан харилцаатай. Бүх юм эдэн дагдаг байсан. Тийм учраас нэг өдөр энэ нуттай жир стресс болоод үл ойлголцол үсэд хоёр тийшээ болсон гэж. За бас нэг жишээ татсан байж байгаа. Энэ юу гэхтэй жирэг хоолны гажир ажилд орсон. Энэ хоолны гажирынх нь эзэн нуттай жирэг маш их шаарлал тавьдаг. Ажилтнууд бүр одоо хүний нүдэнд харагдахгүй цонхон дээр тавьсан таримал цэцгийн навчны тоосын хүртэл нэг ширхэгж үлдээлэхгүй арчуулдаг байсан. Хэлсэн үг болгоныг нь болвол биелүүлэх ёстой. Yes гэж зөвшөөрөх ёстой. Хэн ч гэсэн нөө гэж хэлдэг. Тэгээ энд ажилтдаг хүмүүс бол маш их одоо стресс орсон байсан. Ингээд нэг өдөр энэ такоя болтой жир нөө гэж хэлсэн байгаа юм. Энэс хошин болтой жир энэ харилцаанд сайжирч баланстай болж орж ирсэн. Энүүгээрэн болтой жирэг тэр эзэн болтой жирэг бас энэ такоя санд бол дургуутсан юм байхгүй. Ойлголцдог болсон. Үнэхээр би гитрхээ их одоо шаардлага тавьж. Ямар ч их шаардлага зүйлүүдийг нь ажилтнуудаар хийлгэжсэн байна гэж тэгж ойлгосон. За тэгвэл дараагийн хэсэг. За одоо байна шүү дээ. Тэгвэл яаж татгалзах вэ? Нөө гэж хэлсрэх вэ? Энд бас арга байна. Урлаг байна. Энийг эзэмшихгүй бол болохгүй. Тэгэхээр эхлээд нэгдүгээр зүйл нь юу гэхтэй зэрэг би болов зөөлөн жигтэй, дуулууртай хүн. Энэ миний жам байх. Тийм учраас юм байна шүү дээ. Хэн юу хэлсэн ч гэсэн үгүй гэж хэлж чадахгүй. Энэ бол миний зан гэж. Тэгж боддог. Гэтэл энэ болвол энэ ном дээр бичснээр бол энэ зам биш. Энэ сурах хэрэгтэй. Хамгийн гол нь байна шүү дээ. Энэ арга техникэд суралж авахтай болгодог. Эзэмших мэрэгжилгээд байгаа юм. Тэр тусмаа байна шүү дээ. Аав ээж нь өвөө өмнөд ч юм уу. Хатуу. Хүүхдүүд нь болтой эсэргүүцэж чадахгүй. Үг сөрч чадахгүй. Энэ нь болтой зэрэг том болоод нийгэмдэр гарсан ч гэсэн эргэн тойрныхон хүмүүсд тэр тусмаа албан байгууллагын удирдлагад ч юм уу нөө гэж хэлж чадахгүй. Ийм бол мөчсөн байдаг гэж байгаа. Тийм учраас яг нь сурах хэрэгтэй. Тренинг хийх хэрэгтэй. Багж үедээс хэлэх хэрэгтэй. Жарууд үгүй гэж нөө гэж л яах вэ? Ийм тасгалуудыг хийж их хэрэгтэй байгаа юм. Тэгхийн бол энэ болно гэж хэлж байгаа. Татгалж хамгийн сайн арга нь юу гэхтэй зэрэг нэгдүгээр шууд хэл. Шууд. Үгүй. Би татгалж. Нөө. Үгүй. Шалтгаан хэлгүй. Дийлэнх одоо энэ өөрийгөө хөгжүүлэх ном дээр сэтгэлжийн зөвлөгөөн дээр шалтгаанаа тодорхой хэлээд татгалзах хэрэгтэй гэж байгаа юм. Гэтэл биш шүү дээ. Хамгийн сайн татгалзах арга нь болов уу шүү дээ. Шалтгаан тоож. Ерөөсөө хиймээргүй байна. Болмоор байна. Хүлээж авахгүй гэж. Ямар шалтгаан баг. Энийг юм байна шүү дээ. Маш тодорхой хэл. Тэгээд биш шүү дээ. Өндөр дугаар хэлэх хэрэгтэй. Хамгийн гол. Жирийн үеийнхэн дууны хэмжээнээс өндөр дугаар. Би чадахгүй гэдэг юм. Би болий гэдэг юм. Би оролцмооргүй байна гэдэг юм. Хүн сонсохдохгүй ч юм уу. Эсвэл яг жирийнхээ ярдгаар ярих юм бол хүн хүлээж авахгүй. Гэтэл биш шүү дээ. Өндөр дугаар нөө би чадахгүй болмоор байна. Гэж байна шүү дээ. Өндөр дугаар. Тэр хүний цочлол нь зүрх сэтгэл нь хортор тодорхой цан хэлэг. Энэ үрд үнэтэй. Тэгэхгүй бол шүү дээ. Насан турш өөрийг чинь шүү дээ. Дарлна. Даварна. Тийм учраас юм биш дээ. Эний таслан жогсоо хийх юм бол хүчтэй дуурах хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал. За тэгвэл 2 дугаар арга. 2 дугаар арга нь юу гэхтэй жирэг. Энэ бол бас судалгаа хийгээд гаргаж ирсэн арга. Бид нар болвол татгалзах үед хамгийн төгөөмөл хэрэгэлдэг арга нь юу гэхтэй жирэг. Цаг байхгүй. Завгүй байна. Яаруу байна. Уучлаарэ. Би одоо оролцож чадахгүй. Хийж чадахгүй.
Энэ ажлыг хүлээж авч чадахгүй гэдэг ч юм уу. Тэгж хэлдэг. Гэтэл биш энэ болов биш хамгийн таархан татгалж хараа. Жишээлбэл одоо нэг оройн үдшилэг хүлээг аваад найр надад урьдсан байна. Би очимооргүй байна. Тэг би чааг байхгүй гэж. Тэгэх юм бол чаанаас чи яах вэ? Шална гэсэн үг байхгүй юу? Татгалж ийн гэдэг чинь байна шүү дээ. Харилцан хилчээр хийж гэнэ гэсэн. Саяын ярьсан нэгдүгээр аргаар шууд татгалж их юм бол хүчтэй хэлэх юм бол энэ цаашаа хилчээр үргэлжлэхгүй. Энэ дурахгүй юм байна. Тодорхой хэлж ийн гэж болж байна. Гэтэл жөөлн дуурайад чагаар шалтгаан бариад ярих юм бол цаашаа наадах чи үргэлжлүүлээд өөр чи шаална гэсэн. Чи чаг гаргачихал та гэдэг ч юм уу. Эсвэл би өөр чин чаг гаргаад өгье гэдэг ч юм уу. Ийм байдлаар байна шүү дээ. Өөрийг чинь татгалж чадахгүй байдалд орвол. Тэгэхэд яах вэ? Чагаар шалтгаан хэлээд энэ үйл ажиллагаанд оролцсонгуугаар ботсон ч гэсэн энэ худал хэлсэн гэж бодно. Үнэвчгүй. Энэ худал хэлээд оролцсон. Энэ чаг байгаа шүү дээ. Чаг гаргаж чадна шүү дээ. Тэгж үжин. Ягаад өгтөж иргэн цаг гэдэг зүйлийг бол шүү дээ. Шакгийн бол чогчуулах юм бол гарч ирдэг байхгүй. Тийм учраас нэгдүгээр дээ шүү дээ. Хамгийн тааруухан шалтгаан бол чагаар шалтгаан хийх. Цаг бол гарна. Шакгийн бол нойрон гасч болно. Шүн сугаа хийгээд өгдөг ч юм уу. Чи залуу хүн байж. Хагас бүтэн сайн өдрөөр хийгээд өгдөг ч юм уу. Оройн чагаар уулж гэдэг ч юм уу. Ийм байдлаар өөрөө чинь шалаад, шавхаад, чаг гаргалаад өөрөө чинь дайчна гэсэн үг. Тэгвэл хоёрдугаард нь шүү дээ. Хамгийн үр дүнтэй. Тэгвэл чаг байхгүй гэж одоо чагаар одоо шалтгаан хийхгүй. Тэгвэл үр дүнтэй нь юу гэдэг жирэг? Мөнгө байхгүй. Энэ бол үр дүнтэй гэж байна. Жишээлх юм бол нэг оройн үдшилэг хүлээн авалтанд өөрийг чинь оролцуулах гэдэг. Чаг байхгүйгээс саяын байдлаар заавал чаг гаргуулах гэдэг орлоо. Гэтэл мөнгө байхгүй гэл яах вэ? Тэгвэл ойлгочихд. Энэ хоолны мөнгө гаргаж чадахгүй юм. Би өөрийн чинь өмнөөс гаргаад өгье гэж хэлэх хүн бараг байхгүй. Энийг бол ойлгоно. Ягаад гэвэл зэрэг цагийг бол хүн гаргаж чад. Гэтэл мөнгийг бол хүн гаргаж чадахгүй. Ядуу бол ядуу. Тэр өөрөөс шийдэгдэг. Тийм учраас юм байна шүү дээ. Хэрвээ татгалж юм нөө гэж хэлэх юм бол ямар ч нөхцөл байдалд орно шүү дээ. Мөнгөнөө болж байгаа байхгүй. Уучлаарай. Оролцъё гэж бодож байна. Гэж хэлэх юм бол хүлээн зөвшөөрнө. Хамгийн үр дүнтэй. Тэгэхээр биш шүү дээ. Хүн болгон бас тийм ядуу биш. Мөнгөтэй. Чи мөнгөтэй шүү дээ. Чи мөнгөтэй байж байгаа гэж. Тэгж хэлнэ. Тэгвэл яах вэ? Мөнгөтэй баян хүн болвол яа татгалцах вэ? За энд бас арга байна. Тэрний юу ихтэй жирэг. Тэнхээ өрөхгүй байна. Өөрөөр хэлэх юм бол шүү дээ. No power гэсэн. Юунэ тэнхээ өрөхгүй байна гэдэг жирэг. Сэтгэлийн хүч тэнхээ өрөхгүй байна. Биеийн хүч тэнхээ өрөхгүй байна. Би оройн хүлээ авалтанд очимоор байна. Гэсэн ч гэсэн ба шүү дээ. Маш их ядраад бие султаж мутаад ажилдаа дарагдаад очиж чадахгүй. Амармаар байна. Тэгхийн бол хүн ойлгодог гэдэг. Тэр үнэхээр бие нь муу байгаа юм байна. Ирч чадахгүй юм байна. Амрыг ч юм байна. За тэгвэл амраг гэдэг ч юм уу. Ямар нэгэн ажил төрөл даалгыг гүйдэж гэсэн ялгаа ба. Бие муу байна. Хийж гүйдэж чадахгүй гэж. Тэгэхээр чинь бие муу хүнд ажил даалгаад үрдэн байхгүй шүү дээ. Тийм учраас ихэвчлэн одоо чөлөө авах ч юм уу. Ямар нэгэн шалтгаан хэлэх үед өө шүү дээ. Өвчнөр шалтгаан болгодог. За энэ бол яалтаж байхгүй үр дүнтэй ч гэсэн тэр худал юм бол мэдгэж. Дараа нь байна шүү дээ. Өөрөө чи итгэхгүй байхгүй болж байна. Дандаа л одоо өвчтэйгээд хотлоо ярьж яадаг. Ажил төрөд оролцохгүй байдаг гэдэг. Ийм нэрч юм. Тийм учраас юм ба шүү дээ. Өвчтэй гэж хэлэх болвол ирсэн. Ерөнхийдөө бол тэгээ оноохохгүй. Өөр чин сөрөг нөлөд. Зүгээр бие сэтгэл муу байна. Тамир тэнхээ өрөхгүй байна. Тэгж хэлж байна. Тэрийг бол хүн ойлгож байгаа. Албан байгууллага дээр бол нэг өвчнөр шалтгаан хэлээд байх хэрэг байхгүй. Албан байгууллагын ажилтнууд бол шүү дээ. Эрүүл байх хэрэгтэй. Хүчтэй байх хэрэгтэй. Тийм хүмүүс дуртай. Дандаа өвчин жуулан нэрэгдээд байх юм бол өөрөө чи итгэхгүй юм байхгүй. Өөртөө чи хамтарч ажиллах. Өөр чин итгэл найдвар тавих хүн байхгүй бол. За 3 дугаар арга. 3 дугаар арга нь бол бас маш чухал. За энийг бол 2012 онд Хьюстоны их сургууль дээр хийсэн туршилт юм байгаа юм. За яаж туршил хийсэн бэ гэдэг жирэг 120 хүнд байна шүү дээ. Чус өгөөч. Донорын хандвлаач гэдэг. За ийм сэдвээр туршил хийсэн. Тэгсэн нь шүү дээ. Нэг хэсэг нь байна шүү дээ. I can't гэж хэлсэн. Нөгөө хэсэг нь I don't гэж. Can't гэж хэлснээс илүү don't гэж хэлдэг нь байна шүү дээ. Илүү үр дүнтэй. Бүр 23%-оор татгалзах үр дүндээ хүрчихсэн байгаа юм. За энэ can't болоод don't нь ямар ялгаатай вэ гэдэг жирэг. Can't гэдэг нь чадахгүй гэсэн. Боломжгүй байна гэсэн.
Би цус өгч чадахгүй боломжгүй байна. Ягаад гэвэл бие муу байна гэдэг ч юм уу. Тэгхийн бол юу гэж хэлэх вэ? За биеийн сайжруулаад төрөөд ирдэг ч юм уу. Би ийм өвчнөөсөө болоод цус өгч чадахгүй гэх юм бол тэр өвч хамаа байхгүй цус өгөхөд нөлөөлөхгүй гэдэг ч юм. Ийм байдлаа өөрөөс нь чаавал цус авах гэж оролдох нь шүү дээ. Чадахгүй бол өөрөөс нь чаавал чаддаг болгох гэж оролдоно. Тэгэхээр татгалзах. Үрдэнд хүрч чадахгүй байх нь шүү дээ. За нөгөө хэсэг хүмүүс нь болтой юу хэлсэн бэ гэдэг don't гэж хэлсэн гэдэг юм. Don't гэдэг нь юу гэхээр do not гэсэн. Хийхгүй гэсэн. Чадахгүй биш. Би цус өгөхгүй. Угаасаа би цус өгмөөргүй. Тэгхийн болвол яах вэ? Гаднаас шалтгаалж байгаа юм биш. Энэ хүн өөрийнхөө сэтгэлээс дотоодоос тэг шийдэж байгаа юм байна. Энийг бол хүн хүлээж авах гэж байгаа. За жишээлх юм бол юу гэж болох вэ? Би арх ууж чадахгүй. I can't drink alcohol гэж хэлээ. Арх ууж чадахгүй. Тэгвэл сурж болно шүү дээ. Баг ууж болно. Ингээд ууч гээд шалаад. Бүгд л одоо арх ууж чадахгүй гэж хэлдэг. Тэгж байгаа уудаг шүү дээ гээд. Гэтэл биш шүү дээ. I don't drink alcohol гэх юм яах вэ? Би арх уудаггүй. Угаасаа арх уудаггүй. Энэ бол арх уудахгүй хүн юм. Тэгэхээр арх уудахгүй хүнийг уулгах гэж шаардаж болохгүй. Тэрэн шиг маш олон зүйл дээр байна шүү дээ. Шууд чадахгүй биш. Би хийхийг хүсэхгүй. Би татгалж. Ингэж хэлэх нь болов шүү дээ. Үр дүнтэй. Нэг удаа биш. Дараа удаашсан ялгаа байхгүй. Хүмүүс бүгд мэдсэн байна. Энэ бол арх уудаггүй хүн. Ийм учраас архаар шахаж болохгүй. Хэлж чадахгүй байсан бол энэ удаа сурцсан байна шүү дээ. Дараа удаа бүр илүү сайн ундаг ч юм. Ийм байдалтай болно гэсэн үг л дээ. За энэ дээр нэмээд байна шүү дээ. Бас бусад аргууд байж байгаа. Татгалзах болов уу шүү дээ. Нөө гэж хэлэх бол асар олон аргууд байдаг. За жишээлх юм бол юу байж болох вэ гэдэг зэрэг. Мэдээж байна шүү дээ. Шалтгаан. Сая бол шалтгаан хэлэхгүй нь үр дүнтэй. Гэхдээ шалтгаан хэлэх нь бол дийлэнх бол бас үр дүнтэй. Тэгээд байна шүү дээ. Үл тоомсорлоо. Хэрэгсэхгүй. Сонсоогүй юм шиг. Үжээгүй юм шиг. Өнгөрөх. Эсвэл хойшоо тавь. Дараа удаа болъё гэдэг ч юм уу. Бодож үжий гэдэг ч юм уу. Эсвэл бөөрнхөл яаж магадгүй гэдэг ч юм уу. Байдлаа харъя гэдэг ч юм уу. Эсвэл өөр зүйлийг санал болгоно. Жишээлбэл орой өвдчлэг жохон байгуул их юм болоод ном уншууд яасан юм бэ гэдэг ч юм уу. Гэх мэтэр. За ерөнхийдөө юм шахацгаа ямар нэг зүйлийг өөрчөд тулгаж хүлээлгэж өгөх гэж байгаа үед бол яг хав чаах хожиж бол дараа гэдэг ч юм уу. Сайн бодож үж. Эсвэл байна шүү дээ. Хамгийн сайн басны арга нь юу гэхтэй жирэг. Гэр бүлтэйгэн зөвлөе гэдэг ч юм уу. Албан байгууллагын зөвлөе гэдэг ч юм уу. Тэд нар юу хийдэг. Тэгээд дараа өдөр нь уцтаад эхнэр зөвшөөрсөнгөө гэдэг ч юм уу. Нөхөр одоо жирэг хэрэггүй гэсэн гэдэг ч юм уу. Аав ээж гэдэг ч юм. Ийм байдлаар болсон татгалж болно. Тэгээд бол талрах гэж бол санал тавьсан гэдэг ч юм уу. Урьсан гэдэг ч юм уу. Маш их баярлж. Гэхдээ мултай жирэг би чадахгүй гэж. Энэ номон дээр бол 2 удаа талрах хэрэгтэй гэж байгаа юм л. Эхлээд урьсанд баярлалаа. Би очиж чадахгүй юм байна. Тэгээд төгсгөлтөнд бас үнэнгүй их талархаж байна гэдэг ч юм. Ийм байдлаар талархлыг бол 2 удаа хэлнэ. Татгалзахыг бас 2 удаа хэлнэ. Үгүй. Би үнэхээр одоо чадахгүй. Үгүй. Би энэ ажиллагаанд оролж байгаас татгалж иж гин гэдэг ч юм. Хүлээж авмааргүй гэдэг ч юм. 2 удаа тав тодорхой хэлэх ёстой юм байгаа юм. Тэгээ энэ ямар үр дүнтэй вэ гэдэг жирэг. Өнөөхөд тэр хүний сэтгэл зүрх ухаан мэдрэлд нь орно гэсэн. Энэ үгүй гэж. Татгалж гин гэж. Ойлголоо. Чи энэ ажиллагаанд оролцохгүй юм байна. Чи энийг худалдаж авахгүй юм байна. Би мэдлээ. Тэгэж байна шүү дээ. Бүр гол зүрхэнд нь ортол гэж хэлэхгүй л болохгүй. За тэгвэл өнөөдөр ярьсны дүүний. За өнөөдөр байна шүү дээ. Джеймс Алтуучерийн бичсэн нөөгийн хүч. The Power of No гэдэг нь. За нөгөө нэг нь болтой жирэг. Цуда Такуя сангийн бичсэн сайхан сэтгэл төрөгдүүлж татгалзах гайхалтай аргууд гэдэг нь. Энэ 2 номыг уншаад татгалзсан гэдэг нь вэ шүү дээ. Үгүй гэж хэлэх нь вэ шүү дээ. Амьдрал бас их чухал юм байна. Мэдээж yes, окей гэж зөвшөөрөх нь вэ шүү дээ. Асар чухал ч гэсэн байна шүү дээ. Эннээ жирэгчээ болтой жирэг. Нөө гэж хэлэх нь бас их чухал. Энэ 2-ын байна шүү дээ. Тэнцвэр балансыг олох хэрэгтэй. Дандаа хэрвээ зөвшөөрөд байх юм бол асар олон сөрөг бүр дагавартай. Өөрийнхөө цаг, энергийг чухал биш юмд бусдын төлөө зарч болно. Өөрт нь цаг, энерги үлдэхгүй болно. Тэгээ өөрөө чинь ашиггүй байдалд бүр гэмт хэрэг толгоодох. Ийм жилрүүчсэн өөрөө чинь татаж оруулж магадгүй.
Өөр чинь хүсээгүй зүйлийг өөр чинь худалдаж авдаг ч юм уу. Хүсээгүй гэрээ хэлчрээ өөр чинь байгуулдаг ч юм уу. Олон жилийн турш өөрийг чинь боолчилдог ч юм уу. Тийм учраас хэрвээ үр дүнтэй татгалж сурах юм бол үгүй гэж хэлж чадах юм бол амьдрал чинь асар олон сайн сайхан зүйлүүд бий болно. Энүүгээр нь тэр хүнд эсвэл таны албан байгууллагын удирдлагад муу мухай сэтгэл төрөөлнөс явдал байхгүй. Харин ч өөрөө чи хөндлөдөг. Жүйж авах хэвээр харилцдаг болно. Дур шаартай байхгүй болохгүй. Дур шаартай байхгүй болвол хүнд боочлог. Энэ юу гэж иддэг, энэ юу гэж хийдэг, юу гэж өмсдөг, юу гэж шидэд оруулдаг хохын савтай адилхан ойлгох нь шүү дээ. Тийм учраас шүү дээ. Нөө гэж сурах хэрэгтэй. Өөрөө чи хамгаалж байгаа чорын ган чивсэг нь ултаж ирэг. Үгүй гэсэн үг байх нь шүү дээ. Энэ нь шүү дээ. Хүний замтай холбоодлого. Би бол зөөлөн ч ихтэй тэгээ сурчсан гэж. Гэтэл аргын мэдгүй байгаад байгаа. Энэ аргын мэдээд тодорхой хэмжээнд тасгал сургууль хийх юм бол хэн ч гэсэн байж та. Үгүй гэж, нөө гэж татгалж чаддаг. Тийм бол. Тэр чаг уяас эхлээд өөрөө чинь үнэлэмжтэй шил. Эргэн тойрны чинь хүмүүс өөрөө чинь хүн гэж харилж эхэлнэ. Хүнддэг болно гэсэн. Ингээд биш татгалж олон арга байдаг чинь. Энэ дотроос 3 зүйлийг хэлсэн байна. Эхнийх нь болтой зэрэг шууд өндөр дугаар хэлэх хэрэгтэй. Ямар шалтгаан хэрэг байхгүй. Дургуул хийхгүй. Тов дотор. 2 дугаард биш үү? Чагаар шалтгаан хийх бол их үрдэн мод. Завгүй байна гэдэг ч юм уу. Яараа байна гэдэг ч юм. Тэгвэл чагаж ав гаргаад энэ хийчих оролцчих гэж хэлнэ. Харин хамгийн үр дүнтэй нь юу гэдэг чинь мөнгө баг. Уучлаарай. Худалдаж авч чадахгүй надад мөнгө баг. Ядуу учраас. Тэгвэл өөртөө чи ярих юм баг. Гэтэл хүн болго ядуу биш. Тэр мөнгөтэй бол яах. Мөнгөтэй хүн болвол тэнхээ өрөхгүй байна. Бие сэтгэлийн тэнхээ өрөхгүй байна. Оролцъё гэж бодож маш их ядарсан байна гэдэг ч юм уу. Тэгэх юм бол хүн ойлго. Үнэхээр тийм байна. Энэ хөөрхий амраг гэдэг ч юм. За дараагийнх нь үр дүнтэй арга нь юу гэдэг чинь кент гэсэн үгийг хэрэглэж болохгүй. Доонт гэж байна. Энэ юу гэдэг чинь чадахгүй гэж хэлж болохгүй. Ямар нэгэн гадаад хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Тэгвэл чаддаг болгоод нөхцөлийг чинь бүрдүүлээд оролцолтой гэж. Надад унаа машин байхгүй боломжгүй байна. Би оролцож чадахгүй гэж. Би унаа явуулаад өөрөө чи тосоод аваад ирье гэж. Тэгж хэл. Харин байж доон дүү нот гэх юм бол энэ били хиймэргүй байна. Хийхгүй. Би оролцохгүй. Дурахгүй. Хүсэхгүй байна. Тэгвэл энэ хүн дотоод сэтгэлийн асуудал. Тэгвэл өөрөө чи ойлгоо. Энэ хүн үнэхээр одоо хүлээж авах гээд татгалж байгаа юм байна гэж. Дараагийн шалаа орж ирэхгүй гэсэн. За ийм үр дүнтэй 3 харгийг ярьсан. Ингээд энэ дэр нэмэт талтаж ирэх талархах хэвээр. Урьсан хүсэл тавьсан. Тэгээд өөр бас бусад олон аргууд байж байгаа шүү дээ. Хойш тавина гэдэг чинь, чаа хойч гэдэг чинь, бөөрөнкөл гэдэг чинь, тодорхойгүй гэдэг чинь юм уу. Тодорхой шалтгаан хэлнэ гэдэг чинь юм уу. Тэгэхээр нөхцөл байдлаа харж ягаад аль нэг аргыг хэрэглэнэ гэсэн. Эхлээд баг жийл дээр туршиж үжих хэрэгтэй. Тэгээ багаархалтай хэр татгалж сур. Тэгвэл өөр чи асар их чаг гарч ирнэ. Тэгээ өөр чи хүч энерги даравт. Тэгээд тэр эрч энерги хамгийн чухал зүйлтэй зарчуулж болно. Тэгэхээр юм байна шүү дээ. Юм болгоны одоо нөө үгүй гэж хэлээд байж болохгүй. Шаардлагагүй чухал биш зүйл. Шаардлагатай чухал зүйл дээр нас тодорхой yes гэдгийг хэлжихгүй бол цаашаа ажил амьдралс явахгүй. За энэ талд анхаарч үшээрэй. За маш их баярлалаа. Анхаарал тавьсан. Энэ яриа таалагдсан бол та бүгд цаашаа олон хүнд шеэрлээрэй. Сэтгэл өвчээрэй. Лайктараарай. За дараагийн дугаард байна шүү дээ. Та болвол сууд ухаанд суралцчих гэсэн ийм нэртэй номын талаар ярина. За одоо 9 сарын 1 болох гэж байгаа. Сургууль хэлэх гэж байгаа. Тэгэхээр байна шүү дээ. Оюутан сурах. Ямар ном унших вэ? Юунд хичээх вэ? Энэ чиглэлээр бичсэн ном юм байгаа юм. Тийм учраас хэрвээ өөрөө оюутан сурах эсвэл танай гэр бүлд сургуулийн насны хүүхдүүд байгаа юм бол дараагийн удаагийн дугаарыг заавал сонсоорой. Үжээрэй. Энэ дээр биш үү? Маш чухал хэдэн санааг хэлсэн байж байгаа юм. За анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа.